2012 оны сонгуулиар ардчилсан нам олон болж Монгол Ардын хувьсгалт нам, иргэний зориг ногоонд Монголын үндэсний ардчилсан нам, бие даагчид Монгол Ардын нам гээд олон намаас бүрдсэн мөн тамирчид, хуульч, өмгөөлөгч, баг эмчгээд нэлээд цоохор парламент хэмээн дүгнэгдэж байсан бол энэ 2016 оны сонгуул нэр дэвшигчдийг хараад байхад Монголын улс төрийн түүхэнд байгаагүй цоохор парламент үүсэж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм а. Учир нь энэ жилийн сонгуулийн тойрог бүрт шахуу нэг дуучин эсвэл нэг жүжигчин эсвэл нэг тамирчны нэр явж байгаа нь яа харахгүй олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм а. Нөгөө төгөр Монголын улс төрийн эрхийг барих дээд байгууллагын боцог ингэтлээ намсчихаа юу гэлтий харагдаж байгаа юм. Аргач өгөө зэрэгэн бид 4 жил нэг удаа сонгох эрхээ эдэлдэг. Хэдийгээр эдгээр хүмүүс сонгогдох эрх нь байж цаана нь олон мянган хүний эрх ашиг яригдж байгааг дурдах нь зүйтэй үзье. Улсын хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ байгууллагын баталсан хууль тогтоол бүр иргэн бүрийн амьдрал зөв зүйтэй нийцэх ёстой. Гэтэл эдгээр олонний танил тодотголтой эрхмүүд энэ үүргээ биелүүлж чадах хэсэг нь эргэлзээтэй. Ганцхан тойрогоор жишээ аваад үзэхэд улсын хурлын сонгуулийн 54-р тойрог. Баянзүрт дүүргийн 8, 10, 20, 22, 28 дугаар хорооноос ардчилсан намаас Арвин гишүүн, Монгол Ардын намаас Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн санаачлагч хөтлөгч Ануужин, Монгол Ардын хувьсгалт намаас Төрийн сойрхол жүжигчин Төмөрбаатар, бие дааж гавьяат дуучин Жавхлан гээд спортын тамирчдаас бусдад бүрдсэн тойрог байх жишээтэй байгаа юм а. Эдгээр дундаа улс төрийн туршлагатай гэж хэлж болгоч хийсэн бүтээсэн зүйл маруухан нам дамжиж явдаг учраас Арвин гишүүний хүртэл сонгогчд нь итгэл хүлээлгэх хэсэг нь эргэлзээтэй харагдаж байгаа юм а. За тэгээд сэтгүүлч мэрэгжилтэй хөтлөгч Ануусчин эсвэл дуучин жүжигчин эдгээр хүмэрхмүүд дотроос энэ тойргийг төлөөлөн их хуралд сууж зөв зүйтэй хууль баталцаж төр дүршилцэх эрхэм даанч харагдахгүй байгаа нь харамсалтай. Харин тэд өөрсдөө бол арай өөрөөр харж байгаа бололтой. Соёлынхан, спортынхан гэж манайхан туйлширч яриад байгаа юм. Бид чинь Монгол улсын иргэн, Монгол улсынхаа төлөө санаа тавьж сэтгэл зүрхээ зориулж чаддаг улс болгон сонгуульд оролцох хэрэгтэй шүү дээ. Тэр одоо яагаад ихэн элбэгдэрч ерөнхийлөгч болчих вэ? Яагаад сайхан бэлэг ерөнхий сайд болчих вэ гэдэг тэр чинь тийм штэ гэд яриад байх юм бол одоо их олон сэдв гарч ирнэ шүү дээ. Урлагийн хүн биш юм уу? Урлагийн хүн сэтгэл зүрх байдгүй юм уу? Урлагийн хүн эх орныхон төлөө улс эх орныхон төлөө энэ эрхчлөөнийхөө төлөө тусгаар тогтлынхаа төлөө ард түмнийхээ төлөө зүтгэж чаддаггүй тийм сэтгэлгүй улсууд юм уу? Тийм зүрхгүй улсууд юм уу? Үгүй шүү дээ. Тех тусман орох ёстой. Их оронч сэтгэлдээ их оронч үзэл бодлоо илэрхийлж байна шинэ хүсэл хэн бүхэнд хүрэхэд амжиггүй. Гэвч энд урлаг соёл болоод спортын сэтгэл зүрх байхгүй гэж хэлээд байгаа зүйл огтхонч биш. Харин төрийн эрхийг барих дээд байгууллагад тэнцэж төр зүсгэлцэх тулхтай хэсэгт нь асуудал яригдаж байгаа юм а. Гэвч жаахал олон танигдж нэрийг гаргаад эхэлбэл улс төрд ордог вирусээр манайхан хэтэрхий хөвчлчгөөд энэ халдвараас гарч чадахгүй байгаагийн жишээ ганцхан тойрог дээр инхүү харагдаж байгаа юм а. Энэ жилийн хот улс төрийн бүх намууд хүртэл өгсөн хувилцсан мэт ингэж олонний танилуудыг нэр дэвшүүлж байгаа цаана аль хэдийн цуудлын тохироо хийгдсэн гэдгийг нөгөө талаараа харуулж байгаа юм. Нөгөө талаас жүжигчин хүнд уран бүтээлээ дуучин дуугаа дуулаа төмөн олноо баясгаад явж болтгүй юм уу гэх бодол өөрийн ирэхгүй төрж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.